За Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт түүний тухай хуулиараа яг хөгжлийн бодлогын баримт хүчиг гэвэл бидний урт хугацааны хөгжлийн бодлого, за дунд хугацааны бодлогын баримт хүчиг буюу одоо хөгжлийн зорилттой хөтөлбөр, за тэгээ Монгол Улсын хөгжлийн одоо 5 жилийн үндсэн чиглэл, за тэгээд үүнийг дагсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, за хөрөнгө оруулалтын жагсаалт, за тэгээд үүнээс гадна одоо өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөө байгаа. За тэгэхээр энэ маань дистаралтай явах учиртай бид урт хугацааны, дунд хугацааны 5 жилийн, 1 жилийн гээд тэгэхээр би энэ дундаас нэг зүйлийг тодруулж асуух нь одоо энэ дунд хугацааны бодлогын баримт хүчиг буюу одоо хөгжлийн зорилттой хөтөлбөрийн хуулийн дагуу нийтдээ 8 зорилттой хөтөлбөр гаргах ёстой байдаг. За одоогоор бол зөвхөн нэг нь буюу одоо эдийн засгийн болон дэд утсын хөгжлийн хөтөлбөр улсын их хурлаар батлагдсан. За тэр бол шин сэргэлтийн бодлого байгаа. За тэр маань ч гэсэн үр дүнгээ өгөөд одоо энэ бомбын гацааг арилгах, за эрчим хүчний дутагдлаас гарах, аж үйлдвэрчлэлийн бодлого, ногоон хөгжил, төрийн бүтээмж гэх мэтчлэн ингээд 6 сэргэлтийн бодлого байгаа. Маш тодорхой зорилтуудаа дунд хугацааны зорилтоо тавьсан үед эдгээр бодлого нь үр дүн гаргаад байна л да. Тэгэхээр бид нар бусад энэ 8 одоо нийт байгаагийн бусад 7 буюу хүний хөгжлийн зорилттой хөтөлбөр, нийгмийн хөгжлийн зорилттой хөтөлбөр, за байгаль орчны зорилттой хөтөлбөр, засаглалын зорилттой хөтөлбөр, бүсийн хөгжлийн зорилттой хөтөлбөр, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилттой хөтөлбөр, за мөн шинжилгээ ухаан технологийн зорилттой хөтөлбөр гэсэн эдгээрийг засгийн газар хизээ бэлдэж улсын их хурлд оруулах вэ? Энэ бусад 7-гоо одоо энэ бүрийн эрхийнхаа хугацаанд бэлдээд оруулвал цаашдын жилийн энэ хөгжлийн хөтөлбөрүүд нь маш одоо илүү тодорхой болох болов уу гэж бодож байна. Тэгэхээр энийг яг тодорхой цаг хугацаатай тодруулж асууя гэж бодож байна. За тэгээ асуулт санал хамт явж байгаа болов уу гэдэг нэг тодорхой саналыг эх 26 оных дээр оруулъя гэсэн ийм бодолтой байна. 2026 оныг бол боловсролыг дэмжих одоо жил болгон зарласан байгаа засгийн газар. За энэ хүрээнд хүүхдийн шимт хичээлийн асуудлыг онцгойлон оруулж ирээсэй гэсэн ийм саналтай байна. За ер нь бол олон улсын судалгаанууд дээр, за хамгийн сүүлд бол Дэлхийн банкны судалгаан дээр хүүхдийн шимт хичээл зориулсан одоо 1 Америк доллар тутам бол 18 долларын үр өгөөж өгдөг буюу яг хөгжлийн бодлогын хувьд бол хамгийн өндөр үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүдийн нэг. За зарим судалгаа бол бусад судалгаанд бүр өндөр 100 гаруй долларын үр өгөөж өгдөг гэсэн ч ийм судалгаанууд байдаг. За тэгээ орон нутгийн туршлагаас хуваалцахад энийг заавал төсөвдөр нэмэлт зардал гаргахгүйгээр бас хийх бүрэн боломжтой байгаа. Жишээлбэл Ховд аймагт 2 сургууль дээр бид нэр зөвхөн одоо үдийн цай хөтөлбөр маань 5 дугаар анги хүртэл явж байгаа бол 6-аас төгсөх анги хүртэл хүүхдүүдийн сарын 32 мянган төгрөгийг нь эцэг эхчүүд нь гаргаад ингээ картаар хүүхдүүдийг хооллох боломжийг гаргаж байгаа. Хамгийн сүүлийн одоо энэ манай нийт хүн амын шимт хичээлийн судалгаан дээр бол яг энэ сургуулийн насны хүүхдүүдийн шимт хичээлийн дутагдал, за мөн бас илүүдэл жингийн асуудал гээд нэлээд олон ийм асуудлууд гарч ирсэн байгаамаа. Тэгэхээр энэ саналыг боловсролын яам, за мөн одоо эрүүл мэндийн яам, тэгээ нийт нь базаад эдийн засаг хөгжлийн яам энэ бол өөрөө зөвхөн одоо эрүүл мэнд боловсролын асуудал биш, эдийн засгийн бодит асуудал гэдэг утгаас нь оруулж ирээсэй гэж бодож байгаа. Ялангуяа 26 оныг ингээ боловсролыг дэмжих жил гэж зарласан хүрээнд зөвхөн сургууль цэцэрлэг барина гэж харалгүйгээр яг эдийн засгийн хамгийн өндөр үр өгөөжтэй асуудал буюу хүүхдүүдийн шимт хичээлийн дутагдлыг арилгах энэ асуудлыг оруулж ирээч. 26 оны хөгжлийн төлөвлөгөөнд маш тодорхой оруулаач гэж хүсэх байна. Тэгэхээр эхний асуулт маань энэ дунд хугацааны хөгжлийн зорилттой хөтөлбөрүүдэд хязээ оруулж ирэх. За 4 номерын дээр эдийн засгийн хөгжлийн Эрдэнэт Болормоо гишүүний асуултанд хариулъя. Тийм ээ, яг энэ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө маань хөгжлийн дунд хугацааны буюу 5 жилийн үндсэн чиглэл мөн зорилт хөтөлбөрөөр суурлана гэсэн хуулийн залт байгаа. 5 жилийн үндсэн чиглэл маань бас энэ жил дуусч байгаа. Бид нар 5 жилийн үндсэн чиглэлийн 1-р хавсрал буюу одоо хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэсгийг саналуудыг аваад багцлаад дуусч байна. Засгийн газрын төвшөнд бас хэд хэд ажлын хэсэг байгуулад Алсын ярагийн 5 жилийн эхнийх нь ревью хийх ажлууд бас давхар хийгдэж байгаа. Зорилттой хөтөлбөртэй холбоотойгоор бид нар бэлтгэл ажлуудаа хийж байна. Тэгээ энийг бас нэлээд судалгаатай, суурьтайгаар хийхийн тулд саяны өмнө дурдсан ажлуудыгаа
хийж иж одоо энэ араас нь орж ирэх юм аа тий. Энд дээр жишээлбэл одоо далайн тээвэрч гэдэг юм уу нэлээд наривчилсан ингээд салбар болгоны бодлого нь энэ зорилт хөтөлбөрүүдээр гарч ирэх мөн олон улсад бидний одоо амлсан тий ногоон хөгжлийн LTL-ч гэдэг юм уу энэ заалтууд маань бас энтэй уялдах учраас бас бэлтгэл ажил нэлээд шаардагдж байгаа. Бид нар энэ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлуулсны араас энэ ажлууд руу шуурхаа орж энэ 5 жилийн болон 10 жилээр хийгдэж байгаа дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд улсын хурлд өргөн барих болно. Баярлалаа. За энэ хөтийн болормоо гишүүн тодруулъя. За тэгэхээр энэ баримт бичгээ нөгөө бэлдэх дараалал буруу хэлээд байна л да. Одоо бэлтгэл ажил хийгээд 1 жилийн 5 жилийн түүний дараа одоо нөгөө дунд хугацааны гээд яг хуулийн дээр юу гэж заасан бэ гэхэлэр энэ дунд хугацааны 10 жилийнхаа төлөвлөгөөн дээр суурилж 5 жилийнхаа гаргах ёстой. Түүн дээрээ суурилж 1 жилийнхаа гаргах ёстой. Тийм болохоор та бүхэн маань дистарал буруу хийгээд байна гэж би одоо хэлмээр байна л да. Урт хугацааны хөгжлийн хөтөлбөр алсын хараа 25 бол 30 жилээрээ батлагдсан. 8 зорилттой хөтөлбөрийн эхнийх нь буюу эдийн засгийнх нь 10 жилээрээ батлагдсан. Одоо тухайн ажлын хэсгийг би өөрөө ахиж ажилласан. Энийг бол 4 сарын хугацаанд яг хийсэн. Тэгэхээр энийг бүрэн хийх боломжтой гэж хараад байна л да. Одоо 5 жил 1 жил рүүгээ орохоос өмнө дунд хугацааны хөтөлбөртөө орох ёстой. 10 жилийнхаа хуулиндаа ч тэгж заасан байгаа. Тэгэхээр энэ дээр бид нэр ерөнхийдөө бэлдэж ажиллаж байна, судалж ажиллаж байна биш маш тодорхой цаг хугацаа заагаад их хурлд оруулж ирэх